За, шинэ парламент анхныхаа төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Түүхэн дэх анхны 126 гишүүнтэй улсын их хурал өнөөдөр мөн анх удаа 35.8 их найт төгрөгийн төсөв батлах гэж байна. Улсын их хурал дээрх төсвийн хилцүүлэг тун хөнгөн хумгай байдалтай явагдаж байна. Тиймээс гишүүддээ эдийн засгийн том зургаар нь хараад улс үртэй шийдвэр гаргаасай гэж хүсэх байна. Төсөв дагалдуулж янз бүрийн хуулийн төсөл оруулж ирдэг практик газар авсныг өмнө нь ээлжид бус чуулганаар хэлж байсан. Өмнөх парламентын үед тухайлах юм бол 2023 оны төсвийг дагуулж 102 хуулийн төсөл оруулж ирж байжээ. Сая ээлжид бус чуулганаар удаа дараа зарчмын зөрүүдэд санал тавьсны үчин төсвийн тодтогт дагуулж оруулж ирсэн зарим нэг хуулийн төслүүдийг татаж авсан байдаг. Гэтэл энэ удаад бас дахиад л улсын төсвийн тухай хуулийг дагалдуулаад 5 хуулийн төсөл, 3 улсын их хурлын тогтоолын төсөл оруулж иржээ. Нэгдүгээрт ингэж яаруу санд руу баталгаар оруулж ирж байгаа хууль дотор улсын татврын бодлого явж байгаа нь зохисгүй гэж үзэж байгаа тул дэмжихгүй байгаамаа. Сүүлийн жилүүдэд нийгэм даяар яригдаж байгаа давхар стандарт Монгол улсын татврын бодлогод орж ирж байгаа нь анхаарал татж байна. 2025 оны улсын төсвийг дагалдуулж аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуульд засгийн газраас тогтоосон бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үйл ажиллагаанаас олох орлогод ноогдуулах албан татврыг эхний 5 жилд 90% хөнгөлөх тухай өөрчлөлт оруулах хуулийн төсөл орж ирсэн. Өөрөөр хэлбэл засгийн газар буюу дарга нарын шийдвэр буюу үзэмжээр зарим аж ахуй нэгжүүд татврын хөнгөлөлт чөлөөтөлд эдлэх юм байна. Харин энэхүү хөнгөлөлт чөлөөлтийг эдэлж чадахгүй байгаа аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадвар суларна. Бизнесийн орчныг сайжруулна гэдэг зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгож аж ахуй нэгжүүдэд эрхтэх шүүлжлэх татврын бодлого хэн нэгэн тоглогчдод давуу эрх олгодоггүй байхыг хэлнэ. Хувийн хвшлээ дэмжин, бизнесээ дэмжин гэдэг бол давхар стандартгүй шудраг өрсөлдөөнт орчныг бүрдүүлэх тухай асуудал болохоос биш, хэн нэгэн аж ахуй нэгжид давуу эрх олгох тухай ойлголт биш юм. Тиймээс төсвийг дагалдуулж оруулж ирж байгаа татврын тухай хуулийн төслүүдийг дэмжихгүй байна. Хоёрдугаарт энэхүү засгийн газар гадаад зах зээлийн хувьд тун таатай нөхцөлд ажиллаж ирсэн. Бид 2024 онд 80 орчим сая тонн нүрс экспортлно. 1 тонн нүрсний дундаж үн $115 гэж тооцож байгаа. Зэсийн үн тонн тутамд $9,500 байгаа. Нэг үн залтны үн $2,200 давсан байна. Энэ он зөвхөн нүрс зэсийн экспортоос Монгол улс 12 тэрбум $10 орлого олно. Гэтэл өнгөрсөн 8 жил засгийн газрын үр огт буурсангүй, харин ч нэмэгдсэн. 2024 оны 2 дугаар улирлын эцсийн байдлаар Монгол улсын засгийн газрын үр 29 их найд 742 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. 8 жилийн өмнө буюу 2016 оны 2 дугаар улирлын эцсийн байдлаар Монгол улсын засгийн газрын үр 16 их найд 612.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан. Гадаад зах зээлийн энэхүү таатай мөчлөгийг ашиглаж засгийн газрын өрийг бууруулах замаар макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд сайжруулах, улмаар гадаад дотоодын зах зээлээс илүү таатай нөхцлөөр хөрөнгө мөнгө босгож, хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлэх нь чухал байна. Гэвч 2025 оны төсөвт засгийн газрын өрийг дорвитой бууруулах тооцоо төлөвлөгөө тусгагдсангүй. Харин ч 2026 оны 4-р сард иргэн төлөгдөх хуваарьтай номад бондын төлбөр болох $578 сая дахин санхүүжүүлэх буюу шинээр зээл авч иргэн төлөх буюу урд хормоогоор хойд хормоогоо нөхөх тухай асуудлыг оруулж иржээ. Ингэхдээ улсын хурлаас засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тухай тогтоолын төслийг мөн улсын төсвийг дагалдуулж оруулж ирж байна.